Орой мэндийг хүргэе үзэгчдээ та бүхэндээ Channel 11 сугаар хүргэдэг хүрэгчийн аврын нэвтрүүлгийг яг одоо хүргэх гэж байна. Энэ удаагийнхаа дугаараар хэний хүрэгчийг хэрхэн аврахыг та бүхэн тун утгагүй хүлээж авах болно. Channel 11 хүрэгчийн аврын нэвтрүүлгийг ярьж байна. Хүч та чи ярьж марж ирдэг юм уу? Channel 11 гэсэн үү те? Ямар нэвтрүүлэг гинэ? Түшин чи. Хүрэгч ямар нэвтрүүлэг гинэ? Хүрэгчийн аврын. Эдний хүрэгч юу вэ? Үгүй хүрэгч. Юу вэ? Хүч ингээд доторх юмнуудыг авчиж байгаа юм уу? Яах гэж байгаа вэ? Хүй. Бодохгүй мэднэ. За бүр хүрэгчийг мань хоослоо аячлаа бүр. Одоо ингээд шууд нэвтрүүлэг хийж байгаа юм уу те таад? Би одоо ажилтаа штэ. Хөөш. За сайн уу нэ. Сайн уу бэ? Баярын Чи байсан юм уу яардаг? харин тийм ээ. Одоо хүрэгчийн аврыг танаа хүрэгч чи манай ороод авчиж байгаа сте. За би өөр гайхаад байсан юм аа. Гинт нэг хүн ороод ирэх нь юу болсон юм бол тэгвэл найд нөгөө анхаатаа нэвтрүүлж үзсэн. Тэр юм биш те? За тэгвэл хүрэгч аврыг да. Аврын. Ингээл одоо хүмүүс одоо ажил төрөлхийгээ байн хангиж тийм ээ. Ажил төрөл сайн. Бид нар бас айгүй азтай байна. Анууга гэртээ байхгүй байх гэж удаад айгүй айжсэн. Тэгээ манай залуучууд бас ингээ хөөрхөн барай гараад ирлээ. Бас өглөөгөр байсан болохоор айгүй гоё азтай анууга оруулаа. Ер нь одоо ингээл баяраар ч хүмүүс ч айгүй гоё сэтгэл хөдлөл өндөртэй. Өөрсдөө ч айгүй гоё болцгоцсон. Тэгэл бас уруу охин гээл зарлангуйч бас амар гоё хүлээж авах тиймээс. Одоо ер нь байнга л олонний нүдэн дээр байгаа шүү дээ. Ялангуяа 12 сард тоглолт ихтэй байдаг. Тэгээ хувц ундрандаа багтах гэх асуудал бас эмгтэл хүн юм чинь байж байгаа. Айлгүй ах уу байгаа. Тэгээ нэрээ чамайг харахаар яг турах сэтэл төрдөг гэдэг үнэндээ би тэгээд хоёлаа чи Facebook найзууд шүү дээ. Тэгээ байнга хараад чамайг одоо харах болгондоо зөв хооллолт гурил будаа гэлтэй маш олон юм бодогддаг. Тэгээд яг шинэ жилийн үеэр бол ер нь баг оройн хоол идэх ирэхгүй болчтой бид нар. Плаждаа багтах. Тийм плажнда тэгэл бас хүмүүс бидрийг харах гал тэнд те одоо мөнгө төгрөгөө төлөө те уурж заалаад авчирдаг тайзан дээр бас ингээд нэг үцгэд харахад те айтайхан бас байх хэрэгтэй. Тийм болохоор бол миний үүрэг хариуцлага гэж боддоо шүү. Тархалахгүй байх хэрэгтэй те. За орой үчээр хоолоо идэхгүй хасж байгаа гэдэг чинь. Ер нь одоо жишээ нь зуны дэлгэр цагтаа ч юм уу эсвэл би нэг мацаг орчдог гэдэг ч юм уу эсвэл өвлийн цагтаа би иймэрхүү хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд байвал нэг тархлаа ингээд бариад яваад идэг гэдэг ч юм уу. Иймэрхүү нууц төрлийн юмуд байвал хуваалцаач. Нууц гэдэг айхам надад нэг байхгүй. Манай аав чинь хотод одоо жоохон муутай хүн баггүй юу. Тийм болохоор ерөөхдөө их айхтар тийм амтлагчтай ч юм уу янз янзын хоолноос илүүгээр айгүй тийм органик энгийн тийм нөгөө монголчууд хоолыг хийж иддэг. Тэгээд өвлийн уйлдралт бол адууны мах тийм адууны мах за тэгэл арцтай шүл гих мэдчлээ хоолоо. За арцтай шүлийг манай гэрт манай найз ирээд би амьдралдаа анх удаа ийм хоол харж байгаа. Танах ямар сонио айл вэ гэж бүр гайхаад тий. Цагаан шүл энэ чинь ингээд ийм цагаан шүл нь штэ ануугээ бүр гайхаад байсан байхгүй. Тэгээ гих жишээний одоо адууны мах чан халуун чандрын мах штэ тий. Тэгэхээр өвөл ерөөхдөө адууны мах идэж явах сайн гэдэг бид нар одоо өвлийнхөө үед чинь адууны мах аваад мэдсэн идэж. Тэгээ зуны цагт бол тий махныхаа хэрэглээ багасаад аль бол хөнгөн чанарын за тэгэл жимс ногоо тий одоо хөнгөн чанар Монголд одоо юу байна бүгдийг л одоо авч хэрэглэхийг. За одоо бид нар сарныхаа үдэнд ирсэн байна. Хойлоо өнөөдөр хийх ёстой хулууны пиццаныхаа материалыг сарнахаас авч байна.
Тэр нь хэд ил хүрсэж байна? Хүнсний юм аюур нь Меркури ч юм уу шүү зах яваад авчдаг шүү. Бөөнд нь Амар гэж байна. Энэ чиз байна хоёлаа. Хоёлаа чи өнөөдөр хулууны пицца хийн найзуудаа. За шинэ жил болох гэжтэй уур амьсгал гоё юм аа тий. Гадуур. Оливийн тоз, лимон, базилик. Чи ер нь юу идэх дуртай юм гэхэд? Хоёлаа өнөөдөр чи ингээ ногоо идэн дээ. Пицца гэхэр заавал гуралтай байх ёсгүй шүү дээ. Борлын хоёлоо холоогоор орлуулнаа. Тэгээд турж байгаа ч гэсэн та бүхэн пицца идэж болно л гэж харуулах гээд байгаа. За манай хөрөгч бол үндсэндээ ер нь аврагдах юм шиг байна. Иймэрхүү юм хийгээд бол аварчиж байгаа сте. Сайн байна уу? Гадуур өрний хүнсний бүтээгдэхүүнтэй санагдаж байна уу? Хүнсний бүтээгдэхүүн яг нь одоо Меркури ч юм уу одоо юуны миний дэлгүүр гэл нөгөө том бөөнөр нь зайдаг газар ороод тахаар арай гайгүй. Яг нэг хэрэг тулаад гэх юм уу нэг ганц нэгээр нь ингээл авдаг шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө жоохон үнэтэй тусаад байгаа юм шиг санагдаад байдаг шүү. Энэ дэлгүүр ч гэсэн гайгүй харагдчихаа зүн. Уул нь авж байгаа ноонууд маань айгүй хөөрхөн үнэтэй байхгүй. Дандаа 2000, 3000, 5000, 800. Тий, найзуудаа пиццаг айгүй хямдхан үнээр хийж идэх гээд байгаа байхгүй бид хоёр. Тий. Энэ эдийн засгийн хэцүү байдал гээд байгаа шүү дээ. За тэгэхээр үзэгчдээ бид бүхэн ануутайгаа галтгоонд ороод ирлээ. Яг одоо бидний галтгоонд байрлаж байгаа ануугийн хөрөгчнөөс авсан байгаа материалуудаа ашиглан та бүхэндээ эрүүл зөв хоолтыг хийж өгнө. Тэгэд ануугийн хоолт юу нэр вэ? Тэгэл за яг нэг нөгөөлөхт бол авчиргүй эрүүл мэрүүлээс байж чадахгүй. Тэгэл Монгол хүн ч буудлын шуураа идэл явна шүү. Олдсноо л идэж шүү дээ. Олдсноо л идэж шүү. Гэтэ бас жоохон хичээд юм аа уулын. Уул нь танаа хөрөгчнөөс ингээд цоохор майс гарч ирсэн. Жохон царимуутай болсон цоохор майс. Чи хараад амар баярлсан. Тий. Вау, анаагийн өргөчнөөс цоохор майс, лимон, оранж гарч ирлээ гэж баярлж байлаа. Тэгээд хамгийн гол нь цоохор майс маань илгэнд аягүй сайн тий. Харин би яг энэ тухай нэг Facebook-оос харж байсан юм аягүй сайн гэд. Тэгээд бид нар чинь бас хичнээн идж уудаг ч гэсэн орой үчин цайраас хамаагүй идэхэр ялангуяа одоо нэг хангалтын үе болохоор талаачндаа багтгаа хийж штэ тий. Тийм болохоор бас энэ цоохор майс за тэгээ өнөр таныг дарахын тулд энэ оранж лимонтой хойлоод жус ихээр энэ нэр манад идэв шүү дээ. Үүний дага гайхтаа. Смик санаа гэдэг бол айгүй гоё л байгаа юм л та. Тэгээд энэ хөрхөн юм ашиглаад жусыг явуучтیں۔ Тэгэхээр бас ерөөхдөө орой морой заримдаа хоол идэхгүй унжиж байгаа тохиолдолд айгүй хөрхөн үл дарчин. Тэгээд жингээ барихтаас их тустай юм билий. Тийм шүү. Ер нь бол орой ер нь та хэд ч юм бол 10 11 гэл тарж байгаа шүү дээ. Тийм шүү. За тэгээд бас хоолтой хоолгүй явна уу? Тэр болгонд чинь тэгэл энэ маань амьд орч юм да. Жусээ угаад л анаагийн нууц юм байл. Хамгийн гол нь цоохор маялцыг бүсгүүчүүд маань сайн хэрэглэх юм бол гол нь илгэнд айгуу тустай. Тэгээд дээрэс нь нүсүү толб их гараад байгаа үед илгээс хамааралтай нүсүү толб их гарч байгаа үед бол цоохор маялцын шүүсийг уухад айгуу сайн байдаг. Тэгээд цэвэр шүүс шахах хэвээр. Тэгээд яг энэ ширээн дээр тавигдсан хүнсний бүтээгдэхүүнүүд бүгдээрээ Монгол тариалж одоо ургуулсан нарийн ногоонууд хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Тэгээд та бүхэн бас хятад ногоо могоо гэдээ бас ингээд стресс хэрэг байхгүй. Монгол бүгдийн тарж ургуулдаг болчихсон байна. Хоол эхлэх байлаа. Юу ингэсэн шүү дээ пицца юм. Пицца шүү дээ. Урил мөрөл суурж юус заваарахгүй байлаа. Энэ удаа хулуугаар ашиглаад аюу баг илчлэгтэй хулууны пицца хийж идэн. Тэгээд хулуу бол одоо зах зээл дээр хаагуурч байгаа. Энэ бол Монгол тариалагдсан хулуу байгаа. Тэгээд пиццагаа идэхэд чинь бид нар чинь аюу хэцүү жин авахгүй алтай ингээ аюу хэцүү байдаг шүү дээ. Хулуугаар хийхээр маш бага 108 кг байгаа байхгүй. Nice. Гэр хүндээ хийж өгнө. Тий, би хэрэгтэй. Та хэдэн сайхан гарууд юм. Ингээд шууд хийж ярихгүй ичиж болж байгаа юм уу? Тооло Ана хоёроос чамайг тандаад яг гэртээ байна уу мэдээдгээ гэсэн чинь байхаа.
boat гэдэг юм маань учир нь яг ингээ хуваачаар нэг зав шиг байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёр завин дээр пицца хийгээд идэхэд найзуудаа 108 хам хэлбэлээр байхгүй юу. Тэгэд ерөнхийдөө ер нь бүсгүйчүүд маань хүүхдүүдтэй ч юм уу өгөхөд бол илүү зүгээр яагаад гэвэл зурагтаарч одоо нөгөө нэг хоолны рекламч таасайгүй шүү дээ. Чи аюу дарамтай лефтэн сунгуутлын өсөө пиццаны реклам тэгэл тэр пицца идэрээ гэдэг. гэрлөө орж гарахын хооронд л үсчихэж байгаа шүү дээ ерөөсөө. Тий. Хөөе, сонноос тэгэхээр арай жижиг ч нөө. гайгүй шүү дээ. Тий. Би ч одоо нөгөө мэрэгжлийн тоглож биш юм болохоор жоохон бүдүүн баараг хийж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь хоолныхаа эсрэгтэй болон одоо шимт идэлийг бол хангалттай сайн мэдж байгаа болохоор хэлбэр дүрс нь хамаагүйгээд л хийгээд байгаа шүү дээ ерөөсөө. Хүмүүс маань бас таалагдчихэж магадгүй таалагдахгүй байж магадгүй. Гол нь дээр эрүүл мэндэ бодох байна. Яа нөө би чамаас очиж зөвлөгөө авч ирсэн санаж байна ч вэ? Тийм санаж байна. Тэр ч одоо хэдэн жил явна юм бэ? 2 Биширч юм да. Би гайгүй энэ тухайн уяас гэдэг. Хэвэндээ да. Тэгэд тэр нөлөөсөн бэ нэрээ тэр. Би чи нэг хэсэг бүр яг чиний зөвлөгөөний дагуу яваа. Тэг бас нэлээсээ хасч чадсан шүү. Инстаграмын зураг хараад Лука хоёрын зургийг хараад айгу мундаг аа шүү. За чамд юу ямар залуу таалагдтыг хоол идэг залуу айгу хот харагддаг гэх хүмүүс яриад байт юм шүү дээ. Үнэн шүү дээ. Я хоол идэг хүнтэй суух юм уу хийдэг хүнтэй суух юм уу гэдэг. Манай аав чинь айгу одоо хоол их гоё хийдэг байхгүй. Тэгээд ер нь охтууд чинь аавтайгаа ажиллах хүнтэй суухыг дотроо битүүхэн мөрөддөг гэдэг ба шүү дээ. Тийм те ер нь төстэй хүн хайгаад ингээ идэж мэдэж болохгүй тий. Би тэг өнөө удаатай шүлгэсэн. Яг эдгийн даваанд таны нам харин барьчлаа. Тийм үү? Тэгэхгүй идэж амжаагүй жоохон үсчлээ. Манай хоёр би хамгаалагч айгүй хөсөртэй мөртөө орж ирж байгаа юм. Одоо явъя гэ. Камер харсан тулдаа л айгүй соёлтой байлж тийнээс би чи хөөш гэ бараг л хоолоо идмээр байна гэж үгээд. Тийм бараг л хоолоо идчихээ гаргаад л. Тийм. За тэгэхээр нөгөө нэг хулууга би хоёр төрлийн хийх гээд хэлбэр дүрсийн бас ширээ мэрэгээ эвтэйгээ харагдуулахад бас зүгээр тийм. Тэгээд зарим нь болохоор ингээд сайхан хэрччлээ. Нөгөө хоёрыг хоёр хулуу ашиглаж байгаа. Нөгөө хоёрын болохоор ингээд доторхын ухаад авсан. Яг энэ ухаж авсан зөөлөн хэсгээ одоо сайхан зөөлөн гал дээр цөмөрөө томатны соус болон эсвэл спагеттины соустай холиод багцрах хуурч чана. Ногоо сонгонтой алчвал бүр гоё болно. За найз нь амар гоё плед гоостай харлаа. Хүмүүс тэгээд наач юусоо трансформерс чиг л харагч шүү дээ ерөөсөө. Харин тийм аа. Нэг жоохон халаачи. Хүмүүс тэгээд ингэ цэцгээ ингээр амар гоё агаад гэд. Тэгээд угаасаа манай галтгой юм гоё. Баг зэрэг оливын тос хийчи. Extra version оливын тос нь ичлэг багтай. Сайн чанарын өөх тосон дорно. Өсмөс хугарч мөрдгөө чинь юу? Мурна шүү дээ. Баян янзлуулдаг болохоор тэгэл зүгээр ч янзлуулахгүй начост нь. Тийм болохоор ер нь болгоомжтой шүү. Хажуугаар нь танаа хөргөчнөөс авсан энэ ануугийн манжор гэдэг ааштай хөргөчнөөс нь авчирсан цоохор майл болон оранж лимоны шүүсийг цөмөрөө хоёулаа хамтдаа уучшээ. Тэгээ энэ өдрийнхээ одоо бүх авах хөстэй эрдэс байцаал авах гэдэг чинь хоёлаач. Ер нь чамд ямар нэгэн нууц байдгүй жишээ нь жингээ барья гэж одоо чамаач одоо худалчинд зургатаар одоо харснаас хойш 10 хэдэн жил адишны өнгөрчээ. Ер нь ийм сайхан байхад яад вэ? За тэгээд ер нь нэг айхтар чам дээр очноо зөвлөгөө авсны дараа бол нэг хэсэг бол яг үндэ бол аягүй хичээсэн юм аа. Хоол ундаастаа бүгдийг тохируулаад гурил мудаач юусоо нэг нүдэрэж үзэхгүй байлаа ш. Тэгээ одоо хурцгаараа санаа амарчдаг юм шиг байна. Сэтгэл амраад тэгээ эргээд нөгөө дуртай яалтчгүй монгол хүн болохоор өснэ идэл юм. Өснэ идэл байгаа л да. Гэхдээ оройн цагаар бол аль болох идэхгүй хичээгээд. Тийм болохоор л энэ ч одоо байнгын хөргөчөнд бол байдаг шүү дээ. Тэгнэстэй. Хизээ галтгооны эзэн бод гал өрий гэж бодож байна да. Галтгоолоо хөтлж оруулах хүн гараад ирвэл тэгэл. Одоо хоёул авокадо байгаа. Биелүүлчлээ. Үүргээ биелүүлсэн үү? Онцсан. Болж байна. Энийгээ баг жижигхэн нөгөө нэг хоёул яншуу хэрэглэнэ. Авокадоны салаад яагаад бүсгүйчүүдэд хэрэгтэй гэхээр авокадо маань сайн чанарын өөх тосонд ордог. Тэгэхээр яг өнөөдрийн хоолнд сайн чанарын өөх тос бид нар юу хэрэглэж байгааг бол оливын тос орж байна. Мөн түнчлэн авокадо орж байгаа. Тэгээд авокадоноос сайн чанарын өөх тос авчих юм бол өнөр ингэ салхичтэй. Дундуур нь зүсэж агаад эргүүлэнгүүт салчин авокадо маань ухаад ингээд минийч бүрстээ ухах тал дээр мэрэгтэй ухах тал дээр айгу тий гүн үнзгийг сурсан байгаа. Тэгээ ингээ гарах чинь усаа болохоор сайхан ингэж аваад алган дээрээ тавьж аваа утгаа зовоод эргүүлээд авчна.
Тэгээ ийм амархан. Тэгээд үрийг ингээд уруулдаг гэсэн усан. Тэгээд Ямар хөөрхөн тийм үү? тэнгууд чи ингээ авокадо ургадаг гинэ найзаа. Гингүү та хийчихэж байгаа. Одоо бид нэр ургуулахгүй. Өнөөдөр хоолоо хийнэ. За яаж ирчих вүлээ авокадо? Хүснээр ирч. За окей. Тийм. Тэгээд сайн чанарын уухтас учраас бидний арсыг одоо юу гэдгийг зөөлрүүлээд аягүй их чигшил өгдөг. Мөн түншлэг үс хүнсэнд аягүй сайн чанарын уухтас маань аягүй сайн байдаг. Ер нь эмэгтэйчүүдийн бол заавал Хамгийн сайн фрэнд гэдэг байна. тийм байна Тийм. тий. Авокадо ялахтаа болцсон авокадо бол иймэрдүү хар өнгөтэй. Энэ бол хоёулаа яг нэг дэлгүүрээс авахсан авокадо байгаа. Сарнахаас авсан. Тэгээд нөгөөх маань жоохон цайвар байгаа. Цайвар нөгөө энэ маань болоогүй гэсэн үг. Гэрийн температуртаа нэг юм уу 2 хоног болчиход ийм хар болоод ирнэ. Тэгээд хар болоод итгэхий зөөлхөн болчих юм бол авокадо маань муудчих гад байдаг. Талын хэрэглээгүй үлдээч гисэн байх юм болоо. Талаар нь сайхан нүүрэндээ нухчаад маск хийгээд наач юм бол хэдий гоё болно гэж бодно. За. Одоо хоёлаа листэн дээрээ юмнуудаа тавина. Энэ Смегийн листэн дээр ерөөхдөө бид нар яагаад гэвэл нөгөө нэг сүүлийн үед гарсан гоё тогоонууд чиг наалдаггүй юм байлаа. Тэгэхээр заавал Смегийнхаа энэ листэн дээрээ янз бүрийн юм наагаад ч юм уу эсвэл фой ч юм уу цаас тавиад ах шаардлага байхгүйгээр шууд бүтээгдэхүүнээ тавьчих юм бол ямар Смег ер нь аюу тайжгүй тийм. За нөгөө нэг завинда саяныхаа соустай хуурсан хулууныхаа дотор хэсгийг зөөлөн хэсгийг хийцэн дүүргээд одоо ингэж гоё дээрээс нь харахад л бүр маш амттай харагдчихна. соусаа хийгээд нотико хөлөө доко тийм доко маань одоо 350 дээр халчихсан бидний хүлээгээд ингэ байж байгаа 350 дээр тавьсан байгаа. Та бүхэн гэртээ хийя гэж бодвол 450-аар халааж болно. Төлчгүй хүн шиг айтайхан гаргаж ирья гэж бодвол 350 дээр дукоо халааж агаад тэгээ сайхан Дучка гэх юм уу нэг юмс. гэх юм уу. За ингээд дүүргэснийхэн дээр чиз тавиад айгу эдэмхий хүмүүс ингээд нөө тэгсгээ болохгүй тийм. Ингээд сайхан чизээ бид нар тавьчихсан маа чиз бие бясалгаараа ингээд бүрдсэн байгаа. Бясалган дээрээ саламигаа тэгж их нөгөө нэг хийхгүй. Тэгээ энийгээ сайхан ингэж тавиад ердөө энэ ерөөсө пицца манд болох хугацаа нь бол ер нь 10-15 минутанд л болчихно дөө. За. Ингээд гоё. Аавнда хий. Гэрэл мэрэл аснаа гэж. Дээр үед нэг айлын плеткүүд нэг хөрх ижлэх лисо ойж үлээ тийм. Одоо лисо. Тийм бүгдээр ижлэх. Одоо ч тийм янз бүрийн юм байдаг болж тээ. За ингээд. За хоёлоо оранж аслаад чиний мэрэгжлийн шүүсийг ууя гэх. Оранж орох ш тийм Монголд ч. Жүрч тийм. Жүрчийг их идэх их зүгээр юм аа штэ. Гэтэ чихэр ихтэлтэй. Ер нь бол ямар нэгэн байдлаар ер нь эслэг өндөртэй буюу одоо бид нар идэхэд нөө С-витамин, антиоксидант өндөртэй жимснүүд маань дандаа гашууны сун яг С-витамин ууж байгаа юм шиг байдаг. Эдгээр зүйлүүд маань эслэг ихтэй байх тусмаа хотоодны одоо гөрөлсөх хөдөлгөөнийг сайжруулна. Тэгээд дээрэс нь хотоодны үйл ажиллагааг аягүй сайн дэмжиж хоол боловсруулж чаддаг. Тэгээд арай бас ануу маань аягүй гайхалтай эслэг өндөртэй шүүс уугаад унтдаг. Өглөө их тустай шүү. Ер нь энийг хэрэгэлдэг бүсгүүчүүд нэгдэж байгаа хаа. Чиний хамгийн хайдаг юм юу вэ? Аалз. Аалзаа. Аалзаа бол 10 төгрөг олдог гэдэг юм. Үгүй. Айд юм уу? Амар айдаг. Би барыг тэнд аалз явчихна гэвэл ийшээ гүчих байхаа. Ямар амар юм бэ? Багасаа нэг юм 10 амтнаас айгүй айдаг. Одоо яг цаашдын уран бүтээлээ ер нь ямар хөө төлөвлөгөөтэй байна. Манай 3 чинь сая шинэ клип гаргацсан шүү дээ. Тийм, бид 3 Ocean Grey-дээр юу болж байхгүй шинэ цамаг ороод бараг дууссан. За. Одоо ер нь ганцхан дууны нэг жоохон хэсэг үлдсэн байна. Тэр нэг дуугаа дуулахдаа тэгж олон тасалт юм уу? Тийм шүү дээ. За одоо жишээ нь янз л та. Одоо тэр дуу чинь эхлээд зохиогч нэг юм бодоод зохиоцсон баа шүү дээ. Зохиогоод хөгжмийн хийгээд ингэсэн. За тэгээд яг дуулаад эхлэнгүүт нөгөө дуулж байгаа хүмүүс чинь өөрөөр амьдруулна. Тэгэхээр за энэ хэсгийнх нь үгийн ер нь өвчлөн дээр юм байна ч гэдэг юм уу те. Энэ дээр нь хөгжмийн жоохон ингэж чи, энэ дээр өнгийн жоохон дэвшлүүлчих гэдэг ч юм уу ингээд дундуура бас ажиллагаа гараад ирдэг байхгүй. Тийм ч амархан юм шиг юм шүү дээ. Дуулдаг болгоно очоод дуулчихгүй юм байна. Тийм үү? Үгүй яах вэ? За салаатан дээрээ хэрчсэн авокадо болон яншуу, мөнгөрцөй, улаан лойрныхаа салаатан дээрээ төмөрөө баг зэргийн лимоны шүүс саад өгчнө.
Анугийн гэрээс ирсэн лимоныг ашиглажлаа талын. Улаан сонгоныг салаатанд дэвчүүд бас аюу айтайхан болчихно. За нэг сонгон авах баг болох бах тий. Тэгээ нэг л авах болж байгаа. Жижигэр чичээс. Ер нь аялын тоглолт төлөвлөж байна уу таад? Би тэд сая Европын аялын тоглолт төлөвлөж байгаа. Тэгээд бас болчлоо бас биш шалтгаан болно. Аха. Ойрын хугацаанд бол аялын тоглолт. Би даас ургамтай л та. Тусдаа хамгүй. Тий. Хамтлагч ер нь байж байгаад уйдан гутаа ганцаараа жоохон дуулаа. Уйдан гутаа юу? Тэгээ уйдан гутаа ер нь би ганцаараа бол хувцсан юм байна гэдэг уйддаг шттэ. Уйдсан ч байхгүй те. Бид гурав юу нь ярьж байгаад. Аха. Одоо яг 3 охин гэдэг уур амьсгалаас бас шинэ уран бүтээлийн арай шинэ салхи оруулах гэсэн үгнээс тусдаа алсан хэлж байгаа. Тийм үү? Ямар гоё юм. Тэгээ бүгдөө би нэгээ дэмжиж хамтдаа ажиллаад. Аха. Сэмиг аж мэдэх төлөвчүүл хэцүү. Сайн даталаа гамж гайгүй ч юм билүү гэдэг даатгсан юм чинь те. Вау, зэстэ. Одоо чи нөгөө нэг юм уугаа мөксөө даатгалаад байд юм билээ. Би Минэс даатгалсан гэдэг. Yes. Гэдэг ашиг. Миний гоё хийсэн хоол яг гэртээ идэх шиг гоё царайтай болсон чинь би баярлаад байна. Яагаад ч юм бэ? Одоо хойлоо иднэ. Хоол мань гараад ирсэн. Гайхалтай сайхан унжтай байстай. Үнэхээр тасархаа. Яг гэртээ идэх шиг л болчихлоо. Царай зэс амар хөөрхөн болчихлоо. Царайдаг байна. Тий. Би яг тоогооч шиг энэ удаад хийлээ гэж баярлаад байна. Яг үнэндээ. Тэгээд авокадоны маань салаад болцсон байгаа. Авокадоныхаа салаад нь бид нар авокадо болон хаан жимс гэж хэлдэг юм билээ монголоор. Хаан жимс тий. Хаан жимс болон түнжлэн өвөрцөө. Тэгээд дээрэс нь улаан лойл, яншүү, баг зэрэг лимоны шүүс, тэгээд оливын тас орсон байна. Ингээд салаад болцсон. Тэгээ ануугийн маань өдөр болгон орой болгон хоолоо идэхгүй. Хэрэгэл нөгөө шидтэй жорийнх нь жуус нь гарчихсан байна. Хойлоо айлаад уйлдаа ам цангаж байна. Ер нь органик юм хэрэглэх талтай юм биш үү чи ер нь. Тиймээс багтаа нөгөө нэг сахар диатист байсан багтаа. Тэгээ ер нь чихэрлэг юм, чихэртэй юм гэж ухаар хэцүү. Маажир гарах гад тийм байсан. Тэгээ багасаа сахартай одоо тэгсэн чинь хөргөчнөөс кола тандар хатсан та. Гэтэ кола чинь дайт кола байсан. Тийм бас зерог нь авчирчаа. Зерог нь авцсан. За коланы талаар би жоох юм яриад тахв. Одоо жишээ нь кола уулаа гэж бодоход хүмүүс чинь кола өөрөө жишээ нэг стакан жуус уух, нэг стакан кола уух хоёр өөр байгаа л та. Тэнгүүд чи одоо бид нар нэг лаз кола уухад 12 халбаг гэсэн ч хэрэг байхгүй амны цайны халбаар. Тэгээд дээрээс нь сахар орлуулагч хэрэглэсэн тэр дундаа дайт болон зеро кола хэрэглэхэд ямар ч шалгаа авахгүй ичлэгээ авдаг. Хүмүүс маань яг өнөөдөр гаднах шашуу буюу шим судлалын хүснэгтэн дээр ямар ч одоо илчлэг байхгүй гэж ойлгоод байдаг бол үнэхээр энэ одоо зеро байсан ч гэсэндээ ямар нэгэн байдлаар байгаа л гэсэн. Ухаад тийм тийм гоё юм хэрэгэлдэм юм байж тээ. Амар баригдлаа тий. Амар том томоор нь тавьсан байсан ингээд манай хоёр залуу. Тэгээд шүү дээ. Энэ дээр ингээд хатаасан яа шүү. Нэг ямар харамж гард юм бэ тий. Одоо ингээд за өнгө царай засараад ялкны моч болчлоо нэрээ тий. Ялка зассан уу? Ялка засч амжаагүй л. Хүчтэй тэгээд айлын бага юм биш хэр ирэх вэ? Өөлч мөлөө хошуу мошууга хэр царваалгаж байна аа та. За гайгүй дээ. Тийм үү? Гайгүй штэ. Хотлоор дараа. За найзаа ингээд аваад тэгээ салаадаа багтрыг тавиад. За. Нэг иймэр дүүдүү болсон. Ямар байна? За ерөнхийдөө бидний тавган дээр байгаа хоол маань та нэг слайс одоо нэг төсөм хэрчим пицца гэх юм бол ойролцоогоор 263 орчим килокалори байгаа байхгүй юу? Гэтэл энэ хоёрыг хоёулын энэ хоёлаа идэх юм бол 108хан одоо килокалори буюу илчлэгийг авах. Нийлээд штэ тий. Тэр чинь хамаагүй цадхны дээ. Хамаагүй. Тэгээд бид нар ч одоо нэг ингээд ингэчвэл нэг идэ зогсохгүй штэ тий. Тэр штэ. Тэгэхээр энийг хангалттай идэж болох юм байна гэсгүй шүү дээ айлтгүй. Дахиад дээрэс нь авокадоны юм салаад маань 165 орчим илчлэгийг агуулдаг 100 г гэдэг. Бодоод яа. Ингээд нийлээд ч нэг слайс хүрхгүй шүү дээ тий. Тийм байна. Тэгээ ингээ айгуу өрхөн под гэж жуус аваад цадчихж байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн айгуу сайн бодоорой, жингээ хасъя гэж бодож байгаа хүмүүс бодоорой. Тэгээд
Ануу маань хоол амтлаарай. За. Хөрлөө. Миний бас жоохон шүс мэс гоож хат тийш хандаад. Юу асан юм бол доо гэдэг шиг. Харахтаа царайдаг байна гэдэг. Ануг хан нэр нь дундаг тулгч их хоёр шинэ болгож байгаа юм чам. Snow-ым. Snow-ым доо. Гадам. За урлагийн хүлээж авсан чамдаа баярлалаа. Тэгээд энэ тентгийн нэвтрүүлгүүдэд ч орохоор ингээл зочин очиндоо бэлэг өгöd идэм бэлээ. Тэгээд би бол бэлэг өгөхгүй маш үнэтэй зөвлөгөө өгч чадж байгаа болоо гэж бодоод байгаа. Тэгээд өөрийгөө амар өндөр төнөлцөө. Та бүхэн олон нийтийн өмнө анаа маань би маш гоё зүг авч явж байна. Тэгээ гоо үзэсгэлэн ийм туйл болсон чамдаа маш баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд олон хүнд бас сайхан зөвлөгөөг те хамгийн сайхан дэлхийг өгч байгаа чамдаас том баяр хүргэе. Тэгээд за тэрчи. За тэгээд шинэ оны минь төргий. Шинэ оны минь төргий. Гол шинжил гарлаа. Тэгээд юу сансан 9 хүсэл чинь шинэ ондоо биелэх болтугай. Тэгээд 2017 он бид нарт ялангуяа өр хүүхдүүдэд маань айгүй ээлтэй сайхан жил байгаасаа гэж үзэж байна. Тэгээд утаа маань рэгчил багсаасаа өвчин зовлон даргаа гэж өвчин зовлон ханаа том холуур байгаасаа өр хүүхдүүд маань өгдөж зохгүй бол тэгээд бид нар ч айгүй сайхан байх гэдэг байгаа шүү дээ. За ирсэн баярлаа. Хоол амттай байсан гэдэгт итгэж जैन. Чи миний чихэнд хэлэхгүй шийдэлж. Хоол үнэхээр гоё амттай байлаа. Одоо нэвтрүүлгийн дараа би бүгдийн заавал идэж дуусна. Тийм тэрийг нууцаар бичиж та нарт харуулна гэдэг. Яаж иддгийг харуулна. Цааш хүмүүс боомоо идээд л байгаа шүү гэн дүрээд. Одоо манай аануу зав идэн бүтнээр нь. За ингээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ эрүүл хооллолтыг жижигхэн ч гэсэн мэдээллийг өгч чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд бүсгүйчд маань ялангуяа жингээ барья гэж бодож байгаа хүмүүс маань ямарваа нэгэн байдлаар урал болон будаа мөн түнжлэн төмснөөс татгалзаж байгаа хүмүүс маань гурилыг юугаар орлуулах вэ? Будааг юугаар орлуулах вэ гэд идэж уух юм болтугай аюу хэцүү байдаг. Салаатан дээр унждаг. Тэгээ энэ удаад та бүхэндээ гурилыг буюу гурилны оролцоотой бүтдэг пиццаг одоо хулууны оролцоогоор хийлээ. Тэгээд хулуу маань маш амттай байдаг. Ялангуяа ингээд пицца гэдэг чинь бага зэргийн ажлууртай байдаг. 10-аас 15 минутанд ихэд хулуу маань бага зэргийн ажлууртай яг гурил шиг амтагдана. Мөн түнчлэн дараагийн дугаартаа та бүхэндээ зөвхөн пицца биш бүргэр мөн түншлээ спагетти одоо ямар ч төрлийн хоолыг хулууг ашиглан хийх боломжтой та бүхэндээ хүргэнэ гэж бодож байна. Ингээд эрэх дугаар хүртлээ эргээд уулзъя. Би ануу хүргэж өгчөөд эргээд ирье гэдэг. Гэрээс ч аваа гарсан юм чи одоо гэрчээ хүргэж өгдөг. Одоо тэгээд даа нэцээ. Тийм үү те? За. Наас нь хоол ичиж чон гэртээ өгдөг. За окей. За хоол хэр байна да? За өстой сайхан байлаа. Ийм болно гэж бодсонгүй. Анх удаа хулганы пиццаас гоё шүү. Ер нь гурилыг орлуулна гэж тэр чи хүмүүс чинь за гурилгүйгээр би ер нь амьдарч чадахгүй гэж боддог шүү дээ. Тэгэхэд чинь бас хулуугаар пицца хийн гэд та бүхэнсээ харлаа. Гурилын шаардлага алга. Хүмүүсээ. Тэгээ үнэхээр шаардлага байхгүй байна тий. Төмсшигч юм шиг ямарч гоё амттай. Тэгээ ер нь гурил идэх бараг хүсэл төрөхгүй юм шүү. Харин тий хулуугаар ингээл янз бүрийн ямиг бид нар бүгдээрээ хорлуулж болно. Тэгээ бүсгүйчүүд маань хамгийн гол нь орой нөө хоол идгээл заавал нөгөө нэг гэр бүлийнх нь хоол игээл цөөн гуйшир буузаа хийгээл байж хат чинь хажууд нэг 20-30 минут өөрхөн тустай хоол хийгээд үгүй бол ядч л нөгөө нэг жоохон хүүхдүүдтэй эрүүлэлтэй заавал нөгөө нэг одоо яг ингээл харж байхад өсвөр насныхаа маань маш их таталтай харамсалтай аягүй хэцүү байна тий. Энэ нөгөө түргэн бэлэн хоолнуудаас бас шалтгаалаад тах шүү тий. Бүргэр, пицца, нөгөө дуудлагаар тий кола захиад уудаг эсвэл за одоо нөгөө газруудыг муусан байна. Ер нь гэхдээ бас өөр хүүхдэд бас тий амруу нь юу орж ийн гэдгийг эцэг их л хамгийн сайн хяналт тавих хэрэгтэй. Юу дуртай нөгөөд ч болохгүй байлгүй дээ тий. Тийм шүү дээ. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг айгүй өөр өгөөчтэй байсан болов уу гэж үзэгчдээс бас би хэлж байна. Яагаад тэгэхээр ануугаас айгүй олон нууцыг сонслоо шүү. Хооллолтын тал дээр арьс арчилгаа гэж зөндөө олон юм сонсчлоо. Дараагийн дугаартаар ч гэсэндээ бас ануу мэт үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг бас урьж оролцуулж та бүхэндээ нууцуудыг бас хэлнэ гэж бодож байна. Тайлуулна гэж бодож байна. Тэгээд бид нарыг бас зөвшөөрлөхгүй байхад нь хаалгын цөмлөөд одоо гэрээсээ гарч байгаа хүнийг аваад гараад энэ өдрийн ажлыг үгүй хийсэн бид нар одоо хүлцэл өчөж байна. Тэгээд бидний манай нэвтрүүлэгт төрөгч аавын нэвтрүүлэгт орсон чамд үнэхээр баярлалаа найзаа. За маш их баярлалаа. Тэгээд сүүлдээ бүр утасныхаа дууг хаачлаа. Өнөөдрийн ажил бол ерөнхийдөө нэлээд цаалгардах шиг боллоо. Гэхдээ би одоо маш гоё нэвтрүүлэгт авсандаа баяртай байна. Тэгээд хүмүүст бол хамгийн бас хэрэгтэй мэдээллийг тэг яг одоо эрүүл хооллолтын
90-100 болчиход байгаа учраас те хэрэгтэй мэдээллийг бас өгч аваад чинь энэ мэдээллийн нэг хэсэгтээ бас оролцсон байгаа маш их баярлалаа. Би ч гэсэн маш их зүйл суурч авлаа. За баярлалаа. Ингээд тун удахгүй үзэгчтэй бас Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдийг оруулаач гэсэн маш олон санал хүсэлт ирсэн байгаа. Тэгээд эдгээр бүсгүйчүүдээсээ бас оруулна. Хамгийн ихний маань бүсгүйн салхийг 3 охины ануу орууллаа. Тэгээд маш их одоо хөдөлмөр гаргаж иж та бүхэнтэйгээ ануугаа уулзууллаа. Ягаад тэгэхээр яг эд ажлын ачаалтаа үед нь хоёлаа уулзлаа. Тэгээд өнөөдрийн ажил үсэнд болон ирээдүйн 2017 оны ажил үсэнд амжилт хүсье. Тэгээ арт түмнийхээ нүдийг баясгаж сэтгэлийн сайхан цэнгүүлж яваарэ гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд олон сайхан нэвтрүүлэг хийгээрэй. За амжилт хүсье. Амжилт хүсье нэ за. За. Үзэгчдээ энэ удаагийн дугаард 3 охин хамтлагийн дуучин ануг та бүхэнд орууллаа. Тэгээд гайхалтай чадвартай бүсгүй маань хоолныхаа болон мөн түншлээ өөрийнхөө гоо зүүн талаас багахан ч гэсэн зөвлөгөө та бүхэнд өгсөн болов уу гэж найдаж байна. Тэгээд энэ удаагийн хийсэн хоол маань мэдээж жингээ барихыг хүсэж байгаа охид бүсгүйчд маань тустай байх болов уу гэдэг үднээс маш бага илчлэгтэй хоолыг би та бүхэндээ санал болгож байна. Ингээд эх удаагийнхаа дугаараар эргээд уулзцгаая. Баяр таа.